Зайлтаас чонд баяр үг ямарчсан. Онгоцон тураас 2-3 цонтдаг болсон юм шүү дээ. Харин тийм. Бас тэ наа чиг хамраагаад явахгүй гоос тэ. Чам шиг одоо босоогоор ч унддаг болчихвол. За чи Писимодын надтамд энэ олон жил ус ингээд хамт нэвтрүүлэгт миний хажууд ингээд хөрөг дагамдаж явах та. Бас одоо Писимодын талаар зүдээс сонссон байлгүй. Тийм болохоор би Писимодыг чи би талаа мэдэж байна одоо. Би тал чи нөгөө айгу удаан батарейтай нөгөө 2-0-ыг нөгөө шилтэй нөгөө бат бүг шилтэй гэдэг чинь шүү дээ. Тэр чи энгийн нөгөө гар утаснаас 20 дахин бат бүг шилтэй байхгүй юу? Тэр чинь болохоор педал байхгүй юу? Хоо педал. За тэгээд дээрэс нь нөгөө Google нөгөө асуудал байгаа гэдэг шүү дээ. Google-ээс нөгөө Google-ийг дэмждэг юмждгөөдсөн тэр асуудал байхгүй болсон шүү. Huawei компани тэр асуудал шийдсэн байл. Шийдсэн. Тэгэхээр энэ өөрөө ямар асуудал болсон гэсэн. Одоо тэгэхээр ямар асуудалгүй дээрэс нь нөгөө макро нөгөө зум нь шүү дээ. Тэр хамгийн нөгөө чи зүгээр ингээд ойртуулаад ингээд авах юм бол яад тэр бүр амар тутдаг тийм байхгүй. Тэгэхээр ерөөсө Huawei педалыг яавал PC модоос авах хэрэгтэй юм. За тэгвэл PC модоос авах хэрэгтэй юм зүйлийг хэлчих. Урьдчилгаагүй лизингээр авч болно. Мэдээж 100% төлж авч болно. Тэгээд PC мод баталгаатай буцаагаад засвар үйлчлэгээд бүх сервисд байгаа учраас авч болно. Албаасны газар бүх борлуулагчдаас хамгийн хямдхан нь бас. Хамгийн хямдхан. Тэгээ урьдчилгаагүй тийм ээ. Ер нь л ихтэй электрон барыг ерөөсөө л бид нар одоо PC модоос авдаг штэ. Тийм маргаан баг. Үн цэнийг хямдрал өргөн сонголтын хамт. Үүнийг л хамгийн гин ирж үзээд 80% хүртэл хямдралаар хүснээ ав хүсэлтэд нийцэх ухаалаг сонголт бүхэн урьдчилгаагүй лизингээр таныг хүлээж байна. Ирж хайж байгаа бүх бараагаа Энэ хямдралаар хамаатав. Хар баасан гариг PC Mall. Энэ голын нөгөө авраг насны хажуудлах суулууд нь орж ирээд $16 нэмэлтээр кэшэр төлөөл сууж болт юм. Тэгвэл ялт энгийн тэр урдлаа энэ санал дээр багтахгүй байсан. Үн тэ. Айгу хэцүү 7 цаг явна гэдэг бол хэцүү байсан. Тэгээ шууд Японоос ишээ нисгээ. Тэгээд энэ санал гэсэн чинь эхлээд ихний мөнгөний хард бистэй авч очсон шүү дээ. 150 мянга гэхээр яана гэдэг юу юм болоод доош $16 гэж л. Тэгээд ямар ч $16 тоолоод хуйгаа болохоор мөнгөгүй болохоор ийшээ сууж чадаагүй. Ясби хуйгаа мөнгөгүй болоо сууж чадаагүй. Facebook энд суухад байсан шүү дээ. Чи яг өндөөс хуйгаагаас мөнгө авч суучаад. Гүг хуйгаа мөнгөтэй бол өөрөө суухгүй үстэй жарж ирж байгаа. Тэгээ бид нар бол $16 нэм төлөөд ийм нөгөө чөлөөтэй гоё унтж бас гоё шүү дээ. Тулсан сандлаас тэгээ ийм боломж ус байгаа шүү гэдгийг бас таахан хэлсэн. Ингээд биш одоо аяллаараа ходож гоё гоё юм судалж явах хэрэгтэй. Тэгээ нөгөө том биетэй хүмүүсүүд ингээд нөгөө айгу хэцүү олон цагаар ингээд цаа чөлөөтэйгөө байх чинь. Хуйгаа бол мөнгөгүй болохоор тэнд ингээд байж байна. Одоо Вьетнам руу явж байна. Тэгээд мэдээж өөр орон, өөр соёл, өөр орчин ухтана. Гэхдээ бид нэг л зүйл ижлэх юм байгаа нь юу гэхээр бид хаанч явсан интернеттэй дататай явж байгаа. Тэгээд энэ бол Токиогоор ороод бид нар Аз багцыг сонгосноор энэ боломжийг олгож байгаа шүү. Тэгэхээр угаасаа бажи шиг одоо интернетийн хэрэглээ ихтэй хүнд бол их амар юм байна. Очоод хаанаас яах вэ, их үгүй. Монголоос гарахтаа л Аз багцаа аваад гарсан учраас бид аяллахын турш Аз айлчорнд очсон интернеттэй. Тэгэхээр Токиогоор та бүхэн интернетээ захиалаад eSIM-ээс суулгаад явж байгаараа гэж зөвлөмөр байна. Và dành bỏ quên hành lý trước khi rời khỏi máy bay. Quý khách tuyệt đối không hút thuốc. Để mình duy trì the local time now is. Яагаад хүйж мөглөлтэй таам? Аа. Дамжин суух нь хоцорхой юм. Оройт Сайсан зогсож дээ. нэр оройт юм. Аа, тийш үү. Чи юм амаа чи. Цаг бай. Одоо гараа. Баачаалт хоёр юунд ирсэн байгаа? Вьетнамд өгж буусан 7 цагийн нислэг маш урдаан нислэг байлаа. Тэгээд хамгийн түрүүнд Вьетнамд буугаад хамгийн түрүүнд харж байгаа юм, хооч юмд харж байгаа юм бол энд бол эхлээд бол мофед унд сурах хэрэгтэй. Замын хөдөлгөөнд яаж Вьетнамд яаж
өгөхгүй хүн шиг оролцоо гэдэг хамгийн түрүү сурах нь хамгийн гол зүйл. Таны энэ скутуудыг харж байгаа юу? Мофедуудыг харж байгаа амар уус зүгээр л. Бараг дэлхийн нийт мофедуудын баг хэдэн үнэнд үт юм бэ? Хамгийн ихдээ энийг суралцж ижлээ гэж цумраа эхэлнэ. Замын хөдөлгөөнтэйгээ яг гоо танилцсан. Машин бол энд бол нэг тэм чухал биш. Мофед хамгийн чухал. Түүжил үнэхээр амар мофед хүмүүс хамаагүй хурд явна тийм үстэй. Түүжлэг нэр энэ мофед л бараг шийддэг юм шиг байна. Тэрнээс яг машинтаа бол 6 км газар одоогоор 30-40 минут явчихлаа шүү дээ. Ялта мофед юм сурах шүү заяа. Нэг юу? 33-ийн 31-ийн шүү. Ийм шүү. Энэ 31-ийн. Энэ 630. Хийж амжаагүй юм шиг. Тэзүүнээ. Сонь тийм. Зүгээр яг айлын шуудангийн хайрцан дотор юм биш. За энэ дот байна. Нэг өрөө. Скатлан бол. Гурван гэж 2 бол авах хэрэгтэй байсан шүү дээ. 3 ортой биш. энэ мом уншаач. Танаас л байгаад тийм үсэ. Тэв чигээр фейлдсэн байх уу? Тэг бүгдээр өлссөн. Бүгдээр ааш дээрээ тавьсан. Зүгээр нэг илүү юутай байна. Энэ угаасаа байсан. Нөгөөх нь нэг корт болсон байхгүй. Бичээд байгаа юм байна. Хэлсэн машинаас бичих яах вэ? Камера хийчлээ одоо. Энэ ч бас үйл явдал шүү дээ. Эцэг баг шүү дээ. Явж ганц бодлоо хэлсэн чи бөө бэлдсэн шүү. Чиний тахаа болсон л даалгалж байна. Чиний тахаа болсон л даалгалж байна. Тийм шүү. Би яг бохгүй те. Үн мөнөд тахахгүй зүгээр байсан. Паска бихгүй сэтгэл хийхгүй. Энэ нэг даалгавар юм шүү. Амар том шийдэл байгаа. Ирэг байна. Араас нэнүүтэй шалгах зэ. Тэгээд нэг сая яалтчгүй тэрцээ өрхөнд буруутах юм байна. Зөвхөн одоо камера олцох юм одоо энэ ч бас хөө яваа. Наач камера олчих юм л одоо би л дултаа яалаа. Олчих тэгээд Олчих аа. Маач зүтгэр юм заа. Зада хэдэн сая хаа. Хэдэн сая болов? 2 сая. 2 сая хаад гэдэг. Шамраад байгаа юм уу? Ширээ там бомбе. Би бол шамраагүй. Энэ ширээ. Хараас та гоцсон байгаас. Мороо сандал дээр уудлж унтж ирж чинь яаш юм дээр. Тэр унтаагүй би тэр амар удаан унтсан юм шиг санагдаад сэрэнгөө 5 минут өнгөрцөн. Тэгээд сэрэнгөө 10 минут өнгөрцөн. Бүр 2 юм шүү. Тэр хоорондоо амар их зүү зүтсэн. Би хоёрхыг бид ингээ аялаад байгаа байхгүй. Соёгт ингээ гадаа дээр яриа юм хүмүүс юм зохицуулаад байсан чинь үгүй их чи хилтэй биш үү? Хаалга хилтэй ч юм уу? Хоёрхыг нэг хэлээр яриад байгаа. Би үрэг тэгцүү. Би тавилэр яриадсэн. Өчнөл ч нэ. Явсаа дөнгөж эхлэв. Сайхан цүнхээ хаяад эхлэв. Камера хайцсан байлаа. Камера ямар соолж авчлаа. Тэрний төлөө цаг 30 минут зарсан. Бараг 2 зурч. Шууд камера хайд эхэлдэг нас. Ахын юу н урд сууд юм аа.
Хүн нэг удаа удаа. За ирсэн даруйдаа шууд Walking Street руу орох гэж байна. Явж байгаа яваагүй. За ирсэн даруйдаа хоёрын хүсэлтээр бид Walking Street орох гэж байна. Тэгээ үгүйгээ тахтур заавал орыг баажих ирсэн байж ич хамгийн түрүү Walking Street рүү удахгүй маргааш явна штэ гэдэг ингээд Бааж яах вэ? Тэгээ хэцүү байна. Тэгээд хоёрын хүслийг бид Walking Street орох гэж байна одоо. Юм үзүүлэх гэж байна хоёргаад. Хоёр газар би байдаг баха. Хоёргаад тэр хоёр газар юм шиг. Зургууд их гоётой юм байлээ. No. Марса, No. Марса? No. No. Go to the Walking Street. Нойр бүтэс хэрэгдэггүй. Гэтэл яг энэ чинь Аз амьдралын хэв маяг байхгүй. Гэрэл чийдэн чимээ шугаан хөгжим Гэртээ хөвтчихсэн чинь хоёрын авар заавал гарыг гэсээр байгаа шүний гудамж зүмээр ингээд одоо гараа явж байна да. За энд ерөөсөө 3 минут тутамд ямар нэгэн хүнд үгүй гэж хариулах хэрэгтэй юм байна. Бүх хүнтэй. Нэг бол такси барихгүй, нэг бол танах руу орохгүй, нэг бол чиний санал болгож байгаа зүйлийг авахгүй гэж Хүнд заавал санал болгох хариулж авахгүй бол ерөөсөө зүгээр ойлгодог юм байна уу? За нэг гэрэлтэй гудамж юм үзье да. За тийш арга. Хожимын хотын шөнийн гудамжаар бид зүгээр дайраад өнгөрлөө. Цаг нэлээ орой болсон учраас ямар ч байсан унтдаггүй гудамж байна, сонирхолтой гудамж байна. Тэгээд зогсоо цагаар харин хамгийн гол нэг хэцүү юм нь минут тутамд үгүй гэж хэлэх хэрэгтэй юм. Би түрүүн буруу хэлсэн байна. 3 минут тутамд үгүй гэж хэлэх хэрэгтэй гэсэн чинь минут тутамд үгүй гэж хэлэх хэрэгтэй юм байна. Ямар нэгэн хүнд, ямар нэг юм зарж байгаа хүнд, ямар нэгэн баарны хажуугаар, ямар нэгэн одоо юу гэдэг пив одоо юу гэдэг шар хайргийн хажуугаар бүх хүнд үгүй гэж хэлэх хэрэгтэй юм байна. Яг энэ гудамжаар явахын тулд та багтаа нэг 100-аас 200 удаа үгүй гэж хэлэх хэрэгтэй юм байна шүү. Бэлгэлтэй байгаарай. Тэгээд юу юм бэ? Бид хоёр нэг жоохон сюрприз болсон чи тэр нь соёл дүрмд нийцдэг өнгөнэ тий бааж. Тэгээ уул нь гоё юм бодсон мэт болохгүй гэнэ. Гэтэ дараа нь явандаа болгоно. Тий. За тэгээд маргааш бидэд өглөө эрт явах учраас өнөөдөр эрт тарьж амръя да. Ер нь жоохон хил хамтаа авах хэрэгтэй. Монгол зангаа гаргаад одоо сая ингээд жоохон хэрэлдэж байгаа 150 мянга болгочлоо. Тэгвэл 200 мянга гад гэж байна. Түрүү ирэхэд 140 мянга болсон. Тэгэхээр шууд 60 мянга нэмж явах. Сая монгол зангаа гаргаад гоё хил хамаа гаргаад. Гэхдээ чам 150 өгнө гэрэ болгочлоо. Тэгэхээр энд ирж байгаа юмсоо жоохон бас хил хамтаа байх юм бол үнэн дээр нь бас тий. Ер нь монгол хил хам ер нь их зүгээр шүү дээ. Үгүй чамд үгүй таалагдахгүй байна. Одоо 150-аар л явна гэдэг. Тэгчих хэрэгтэй байхгүй тэгэхгүй. Манай хоёроо мэг бол мэдхгүй юм чи ингээ баг 300 гэдэг ч. Тийм байхгүй хэвээр. Мэн ди мацаа. Мацаа. За ахаад массаж хийх хэрэгтэй. No massage. No massage. No massage. Хоёроо надад массаж хийн. No massage. Хоёроо массаж хийн. No massage. Шимээд шүү дээ. Ихээс халтаад дай болж байгаа. Тэгж. Үгүй. Одоо их та намайг дөнгөж бодохгүй би таныг ахаа гэж бодохгүй. Хийж оролцохгүй. Ясан зүйл. Ахаа гэдэг. Бааж одоо чамд энэ хүртэл ингээд ойлгох гэж би зовлоо. Хичээлээ. Чи мэддэг болсон байл гэдэг одоо ирэх шин. Мо ТV ямар давуу тал. Нөө тэр чинь дасцсан юм байл. Би нөө бол мэддэг ус гадаад жил мэдлээ. Мо ТV-г үнэхээр тэр Монгол бүх сувгуудаа үзэх, Монгол контент үзэх төр бол тасарсан юм байл. Тэр үнэхээр мэддэг болсон байл уучлаарай. Гадаад байгаа яг чам шиг хүмүүсүүд мэддэг байгаа. Хамгийн гол нь юу гэхээр нэг ихээр 4 девайс дээр үзэх боломж гэдэг чинь хамгийн том давуу тал байгаа юм шүү. Нэг ихээр 4 девайс. Тэгэхээр гадаад байгаа монголчууд маань Мо ТV-г та бүхэн суулгаад зурагтан дээрээ суулгаад аппликейшнээр үзэх бүр илүү ам.
гэж гаргасан дээр аппликейшн байгаа, iPad дээр аппликейшн байгаа. Гэр бүлэрээ мотив ганцхан эрхийг аваад гэр бүлэрээ үзэх боломжтой байна. МОТV-д Премьер спорт сувгууд нэмэгдлээ. МОТV. Хава. Тостостос яа. Ямар удаан юм бэ танаа? Танаа найрч апред жоо удаан үгүй юу? Байж юу. За эдгээс мордгац авчлаа. За гадаад амар хүүтэн байна. Үнэхээр үл. Тэгээ гадаад хүүтэн байна. Тэгээ ирсэн чинь нэлээ хүүтэн байна. Хэд байна? Биш за хоёул яах вэ өнөөдөр? Хоёул өнөөдөр салж явах уу? Ийм амар зохиолтой юм хийхгүй. За бид өнөөдөр зургуулаа явж байгаа 3-3-аараа салж явна. Яг бол бидний Хо-Чи-Минд байх өдрөдөө ганц өдөр бид орой 21 цаг 45 минутаас нислэгтэй учраас өнөөдөр Хо-Чи-Миныг үзэж болох зүйлсийг маш богино хугацаанд 2 хуваагдаж үзэхээр шийдэж байгаа. Тэгээд манай багийн хувьд болохоор бид нөгөө Чичо Түнэс гэдэг нөгөө Вьетнамын дайны үед ашигладаг байсан нөгөө байлдааны зэр зэмсхүү түнэл одоо хонгол тэр бүгдийг яг хэвээр нь хадгалаад үлдсэн. Ер нь бол Хо-Чи-Минд ирсэн хүн болгон заавал үздэг нэг хагас өдрийн аял байдаг. Тийшээ явж байгаа юм. Тэгээ одоо бол энтхийн цагаар 10 цаг, координатын цагаар 10 цаг 17 минут болж байна. 12-оос яваад орой нэг 7 гэхэд ирээд автобусандаа амжиж, нислэгтэй амжиж байхаа. амжсан. Онгоцондоо ядаж ирээрээ зэ. Та тэр юу гэж байна? Өө тэгээд замдаа тарцсан бүх юм хийл гэж бодчих. Чамаас бус чи түнэл явж байгаа. Угаасаа бааж ийм ямар ч төлөвлөгөөг байт юм дөө. За амжилт. Би хоол руу явнаа. Би гоё хоолууд идэж чамд. Ямар гоё хоол. Гэтэ Жомос бусдын идэх гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Эс үзье. Олдох нь бас тийч бас шууд те. Мэдхгүй шүү те. Гэтэ би дараа хэлчихье. Танах бол хуйга танаа багт орсоос мордгын хазгаа болсон шүү гэдгийг би хэлчихье. За баяртай. Сайн аваарай. За амжилт. Би тэр нисрүүчдийн 150 явсан шүү дээ. Хуваарэ. Гүг нэр нэрээ. Харин хуваарэ. Хуваар биш үү? Шашаанди. Оо монголчууд угаа явж тийм нэрээ. Энэ аяа хөөх юм аа нэрээ дээр. За баяртай. Амжилт. За шүү таксид чи. Манай өнөөдөр айгуу гоё аялын зууч мөнхөөтэй хамт явж байгаа. Тэгээ мөнхөө маань бол хязгаарч фейлдүүд хүндс байхгүй. Манай угаасаа энэ Вьетнамд угаасаа байдаг. Тийм угаасаа Вьетнам залуутай. Жохон Вьетнамчцсан. Биш чи дундан дун гэж жоохон буруу яриад байна. Бан гэдэг ингээд яа ингээд аяг тав ингээд үдж байгаа юм шиг тэгээд. Мөнгө чи хамгийн их Монголд Вьетнам засварчны угаар үрж ирсэн шүү дээ. Тэгээд нутагшаад 2-3 машин засч үзээ болохгүй болохоор нь шууд за боли би график дизайнер болъё тэгээд одоо өдөгөө явж Монгол сайн сурсан. Манай гол нэг Вьетнамтай зүгээр хаач хэлэн зүгээр. Манай нэг Вьетнам бол үнхээр өөр шүү. Камбай. Окей. Okay, how many? Метр. Okay. Миний хотын түүх байрладаг Вьетнамын тусгаар тогтнолын ордын музейг үзэх гэж байна. Энэ музей бол бидний түүх маш чухал ач холбогдолтой юм музей. Тэгээд Вьетнам чи ер нь бол хамгийн гол гайхамшигт юм Вьетнам чи ер нь бол өөрсдөө хоорондоо дайтаж хоёр улс болж хуваагдж байгаа нэгдээд тэрнийхээ дараа Америкийн нэгдсэн улстай тэгээд ерөөсөө дайн байлдаанаас халааг байж байгаа энэ сүүлийн 40 жилийн хугацаанд амар хөгжиж байгаа гэдгээр л тэгээд хөгжил нь хамгийн гол нь нөгөө тогтвортой олон тал газар тариалан үйлдвэрлэл тэгээд гадаадын хөрөнгө оруулалт тэгээд гадаадын хөрөнгө оруулалтаараа бүр би 2017 онд ирээд тухайд гадаадын хөрөнгө оруулалтыг сонсож байгаа гайхаж ирсэн. Тэгсэн хөрөнгө оруулалт тогтвортой гэж бүр дотоодын нийт бүтээгдэхүүний эсэлтэн жил болгонд 6-аас 7% бүртгэл өсөж байгаа. Азийн хамгийн одоо юу гэдэг нь чухал эдийн засгийн улсуудын нэг. Дэлхийн хамгийн бас хүчтэй эдийн засгтай улсуудын нэг. За хурлын зал 1975 оны 4-р сарын 21-ний 19:30 минутанд ерөнхийлөгч тэгээ яг энэ хурлын зааланд 2 цаг гаруй улс орныхоо нөхцөл байдлын талаар ярьж ирсэн. За тэгээд албан тушаалаа өгч ирсэн
тэм хурлын заал юм шиг байна. Яг жинхэнэ нэг социалист юг харуулсан хурлын заал байна. Хивс тэр улаан өнгнүүд энэ ерөөсөө энэ нөгөө өдөртөгчийн ордон байсан. Энэ ордныг одоо эзэслэнээр ер нь хоёр Вьетнамын хоорондын маргаан дан эзэслэнч 20 жил үргэлжлсэн дан эзэслэнч тэгээд нэгдсэн гэх юм уу? Тийм л түүхтэй юм байна гэж ойлголоо энэ ордонд орж ирснээр. Энэ нөгөө юу юм шиг вэ те? Одоо уйга нөгөө юугаар бол манай Америкээр бол цагаан ордонд ерөнхийлөгчн дээрээ амьдраад тэгээ нөгөө хурал үйл ажиллагаануудаа явуулаад байдаг. Их манайхаар бол их тэнгэр ям. Их тэнгэр ям. Юмны заалтай, юм шууд хүлээх боломжтой. Ер нь ягаад дарганаар амьдралыг их дээрээс хараад байдаг байсан нэг эндээс харах юм бол их ойлгомжтой юм. Ер нь бол би өмнө одоо зүгээр ямар усны мэдгүй. Гэхдээ 7 жилийн дотор тэгж их өөрчлөгдөг бол Хо Чи Минь хот Ханой хоёр хот л яг Тэсөөр хоёр хотын соёл Тэсөөр хүмүүс байдаг шүү дээ. Ханойд очихоор илүү мэдрэгдэх байхаа тэр үед л Баажаас Баажи бол Хо Чи Миньд өмнө иржсэн гэсэн Ханойд очоо гэсэн. 100. Энэ юу вэ? Энэ нөгөө юу шүү дээ? Гахамах. Con nói gì vậy? Бүх газар очоод ерөөсөө хамгийн гол юм Hỏi bao nhiêu tiền? тухайн газрын хоолыг идэж үзэхтэй байхгүй юу? Тэгээ Вьетнам хоол бол угаасаа тийм жоохон тийм өөр янз бүр. Юу бас их сонь сони мэддэж шүү дээ. Нөгөө нэг хорхоо байдаг, жом гэдэг. Тэгээ тийм арай идэхгүй л дээ. Ер нь бол яг ер нь хоол бол амсч үзэхгүй гоё. Ямар бол. Жоо амсаа гэдэг. За энэ тэгээд нөгөө өмнө хэлдэг байсан. Маш их харах байдаг гэдэг. Дахиад мах ич ингээ харахад хэцүү хүмүүс зөндөө байдаг шүү. Nước mắm không cay nha, con nó chỉ ớt riêng. Тэр бүх орны хоол гоё шүү дээ. Ер нь. Тухайн нутгийн юм бүх хоолуудыг амсч байгаа гэдэг. Có, tại mấy người Нага. Тавын 50 мянга мод 500 мянга. Мөнгөний дунгууд бүгдээр мэдээд байна. 50 юм байна. 6 cuốn bột lý nhỏ. 50 này 100. Яа варанч. Okay. Мөнгөний хэлгүүд бүгдээр мэдчих واخ. 50 мянга 100. Thank you. Thank you very much. Нөө ийгөө харагдсан. Энэ юу? Is it chicken? Bò. Hả? Bãi đó chị bà. Is it chicken or Là bò. Có đầy đủ trong cái hộp rồi đó. Энэ бол ерөөсөө үхрийн харагдахгүй Có байна. ai nói chuyện gì mà trời tức quá trời. Kia big. Соус хүмүүс хийцэн биш тийш. Маа чи бүгдийг хийгээд. Rí. Okay. Тий, та хий гэж хэлсэн. Окей. Окей. Ингээ хийд юм байна. Okay. За чи наатаа нэг. Thank you. Okay, okay. Окей. За яг пок бэдэж чул яг угаасаа гоё байдаг л та. Гүн амсаа заа. Xuống. Окей. Нэг тийм хурцаамт нь байхгүй мэнэ. Ямар хөө. Ингээл нэг юм бэ те. Нэг тийм онцгой тийм юм байхгүй. За манай зургаач бол эдгийг үзүүлнэ. Удахгүй. Мангоо. Цаана хоол пицца яг тийм хоолны пиццагаа процессыг хараад тэгээд Тэгээ процесс бол харуул угаасаа ямар ч тийм аа нөгөө ариун цэвэр юм хангахгүй гэж юу? Тий тэгвэл зү те. Энэ юу вэ? эмээгийн гар маа цэвэрхэн байна шүү дээ. Сая эмээгийн гар бол их цэвэрхэн гар байна сая. Юунаас гар үлийг харж явах хэрэгтэй бас тий. Чи бас яаж ч үсэр нэг бас эрүүл мэнд ариун цэврээр заавал харж л байх. Энэ юу яд чинь одоо юм сүнийн тий. Маний хараа энэ аягүй сүнийн байна. Энэ одоо юуг нь мэдэхгүй сүнийн байна. За энэ бол гахаа мах юм шиг байна. За сосос өгөндөг байх шиг байна. За бүгдээ одоо явж нөгөө жом руу явцгаая. Ямар ч зүйл хилэн зүйл байлээ. Жуулчт л юм шиг. Тэр зүгээр жуучтад энэ сонирхолтой гэж зүгээр зарчдаг юм шүү тий. Тэс өөрсдөө нэг иддэг баха.
Аа? За тоглох уу гэж. Монголчууд мод дэлхийн авраг болсон ба шүү дээ. Дэлхийн аврагчтай зөв нэг ээж тэрийн тэнцээ. Аа. Чухал тийм нэг. Энэ юм уу? Зор. Нэгтэй яг пив шиг гэж байна. Пив шиг гэсээс манай бид нар Сан Мигель пив маань 1800-оноос хойш. Пив хийж байгаа. Визааны залгаар хийж байгаа пив. Тагаад дээр үт Монголд төс. Одоо энэ бүх газар зарж илээ шүү дээ. оноос өмнө Сайгон хотод маш олон улс элчин сайдын яамаа байгуулдаг байсан. Элчин сайдын яамтай байсан. Тэгэхээр тэдгээр сайднар нь энд элчингээр томилж ирэхдээ ерөнхийлөгчд бараалхдаг байсан хүлээ авалтын ёслолын танхим юм байна. Вьетнам ч бас далаад нэг далайн экспорт импортороо бас дэлхийд манлайлагч бас нөгөө газар зүй юуны хувьд их чухал гэж сонсч би бас яг нарийн сайн мэдэхгүй. Гэхдээ газар зүйн байрлал их чухал байрлал учраас геополитикийн хувьд их ач холбогдолтой болол дайм байлаа болж исэн байлгүй дээ. Ер нь геополитикийн ач холбогдолгүй газар хэзээ ч дайм байлаа болж байгаагүй дээ шүү дээ. Энэ бидрэг явж исэн чинь нэг food court гэдэг нам хаалтаа. Hello. Хөөе юм идэх юм уу? Жог ичээх үү? За тэгээд нэг юм идчихээ би баг идэхгүй хоёр идэх болоод сонгочих. Яг одоо Майк Ютагийн их сургуулиас коллежийн 3 дахь жилийнхэн анхны тоглолтыг хийж байгаа байхгүй. Тэгээд Alcorn State гэдэг багийг 150-аас ярцаад хоцсон байна. Майк 10 оноод 5 дамжуулалт 2 самбар. Агуу шүү. Энэ бол хамгийн чухал хоолой. Энэ өхрийн махта үлдсэн гоё. Энэ рол бол хамгийн гоё шүү дээ. Энэ шримптер рол авсан. Наа. San Miguel. San Miguel. Гэдэг реклам явуулдаг ус мэдгүй. Энд дээр Вьетнамаар бичсэн юм шиг байна юм. Филиппин юм байна уучлаарай. Филиппиний бүтээгдэхүүн юм байна. San Miguel Brewery INC гэж байна. Филиппин. Манай Монголд албаас ороод ирсэн байгаа San Miguel. San Miguel бид монголчуудын ичнээ танилцлаа. Дахиад ууж танилцах юу буруу ах вэ? Чичүү түнэл рүү хийх аялал маань аль биесаар эхэлж байна. Бидний аялал эх очихын 2 цаг үргэлжлэнэ. За замын нөхцөл байдлаас шалтгаалаад оройных нь нэлээд төгжрөтэй байж магадгүй. Тийм учраас бид нарыг шууд аэропорттой ойрхон буулгая гэж манай гайд маань сая бидэнд хэлсэн. Одоо бол бид 2 цаг орчим яваад одоо Хо Чи Minh дээрс хүн болгоны очиж үздэг тэр дайны үеийн вьетнамчуудын Оковыг очиж үзсэн дээ. 12 үнэтэй мини группийн ванер бид энэ удаагийн аяллыг явж байна. But the traffic over here is better than the north. Yes. Really? Better than Hanoi? But if have no traffic light, you just walk. Open your eyes. Yeah. Raise your hand. Move slowly. Yeah. Local people here will see you and avoid you. Yeah. No worry. Yeah. Like actually, a lot of people here don't have the license, but they also ride a scooter. Yeah. They just get experience and then try that. Yeah. So I don't recommend you try here. Yeah. If you wanna try, you can try in the countryside. In the village, it's better. Less traffic. How many million scooter in Ho Chi Minh? 10 million? 10 million. Almost, much lower. 8. Around 8 to 9. Yeah. 8 to 9 million scooter in Ho Chi Minh. Can you speak some? A little bit Vietnamese?
Nothing. How I say hello? Hello. What's command? Command is. Cảm ơn. Command, yeah. Cảm ơn. Cảm ơn. This means thank you. Thank you. Cảm ơn. Not come on. Cảm ơn. За ер нь Вьетнамын энэ дайны үеийн ашиглаж исэн бункерүүдийг явж дэлхийд дээр хамгийн урт бункерлөө явж байгаа зам зуур жуулчдын одоо зогсоод амардаг гэх үү эсвэл алжаадаг гэх үү эсвэл ариун цэврөөрөө ордог юм зогсоод байна. Энэ нь бас бизнесийн зорилготойгоор юм гар урлалын урчуудын бүтээлийг танилцуулах хэрхэн гар урлалыг бүтээдэг вэ хэрхэн зурдаг вэ гэдгийг үзүүлж байгаа юм үйлдвэр дээр ирээд байна. За тэгээд энэ үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүс гар урчууд маань ерөнхийдөө бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс дийлийнхэн зохиолсон ийм гар урчууд байд юм байна. Тэгээд өндөгний хальс хэрхэн ашиглаж хэрхэн уран бүтээл төрөж байгааг эндээс боддоор харуулт юм байна. Энэ дахиад юу харах уу? Энэ дахиад байна. За? Энэ хаток лонг чао. Ярьж байгаа зү. Яг байгаа зү. Энэ хаток лонг комтампун гэдэг хэлсэн. Хата. Энийг хараа. Комтампун гэж байгаа. Такбиасон так гэдэг. Би яг нутгийн хэлээр яриад байгаа байхгүй. За намайг ямар сайн ярьдаг хөхтэй гэж харсан сая. Ха? Гургалтай. За гургалтай. Энэ дими. За мах. За жинк хараарай. За ямар ч юм бэ? Чигэн захраа чижээ. 15 руу аваад. Шээ чи. Юуны захав шүү дээ. За гахаан хөлмөл хүчиж онгор мор тий яг хүчиж онгорлол орж. Энэ удаа яг дандаа өтөрлийн мах гэхтээс үнэр юу вэ шүү. Хар халуунд бас амар үнэтэй юм шүү яа. Нангнэ трууна. Энэ. Юу юм бэ? Ха? Хавч юм уу? Хөдлөөд нь штэ. 20,000 юм уу? 20,000 юм уу? 200,000 юм уу? 200 гинэ. 200,000 нэг шиг гинөө. За 200,000 ч хэлээ. 7 туугаад. А? 20,000 юм байна. За нэг хавч 20,000 юм байна шүү. Хэмнэж удаа зарч байна. Аа тий. Өө наач яа. За манайх энэ хорхогны чүнүү зардсан байх шүү нэрнгэсээ. Яа гоё. Яа хорхог. Одоо тарваад болох хэрэгтэй юм. Одоо энэ буудлагын төв дээр ирж буудаж үзэх гэж байна. Энэ буунуудаар буудаж үзэж болох юм байна. M30, M60, M16, M16, M60 гэдэг нь бүр юм том нөгөө Rainbow юм бариад байдаг буу юм байна шүү дээ. Тэгээд Оросын AK-47 Винтов байна. Машин ган байгаа. Бүр хамгийн сүүлийн машин баг ган байгаа. Гэхдээ энд ирээд буудаж үзэж болд юм байна. M16 30 сум бичээд өгч байна. Тэ анхаагийн бууг харсан. Маа Лүмнөгийн анхаач амар буутай болсон. Бүр дээш ажичээ. Доортчлаа. Доор. Наан бүр. Яг овгор шороон дээр буудлаа. Дахиад дээр. Дахиад дээр.
Чүд доош одоо. Дахиад жоохон доош. Юу. Амар үү? Амар. За одоо бодож үзэх бол Яг зүгт юм уу? гоё. За үзэт амар сонсоод. Йой, бурхан минь энэ чинь яг амар юм байна. Амар чимээ гард юм байна. Энд тест бод санаж байгаа ч юм алга. Яг уу ийх үү, инхүү тэхүү гэсэн бод гэж. Тэгээд Вьетнамын дайнд чинь М16 AK-47 Kalashnikov ер нь хоёр талаасаа тулсан гэсэн үг байхгүй. Хойд Вьетнамд болохоор Хятад зэвсэг нийлүүлэгдээд өмнөдд нь болохоор Америк зэвсэг нийлүүлээд хоёр солонгос шиг юм болсон юм уу да. Тэр дайнд ашиглаж исэн зэвсгүүдлийн дүүлдсэн баг. Тэгээ ингээд нэг удаа энэ буугаар буутахад 30 сумаар буюу нэг дайд сумаар буутахад сая 600 мянган дон хэрэг болд юм л да. Манайхаар 250 орчим мянга төгрөг. За энэ буудлынтай энэ Вьетнам өөр хоорондоо байлцсан Америктэй байлцсан гэдэг ер нь энэ дайны үед ашиглаж исэн бүх зэр зэмсэг бункерний дагаад байгаа. Одоо бидний очиж үзэж байгаа түнэл чинь болохоор хоёр Вьетнам хоорондоо байлдаж байхдаа байгуулсан тэр 250 км урттай бункер гэж хэлээд байгаа шүү дээ. Хорогдох одоо хоригдох байрч газар доогоорох сүлжээ гэх юм уу. Тэрнээс өмнө нөгөө 5 цаг болох гэдэг учраас бидэд буудлынхаа төвдөр төрүүлж ирж бүзлээ. Тэг 5 гэдэг нисэх хонгоц вайн Америкийн нэгдсэн улсад 1970 онд үйлдвэрлэгдсэн 29 метрийн урттай. Орхон минь ер нь бид нар яаж азар тийм дайм байлдаан багтай орчин цагийн дайм байлдаан багтай их хамгаалан болсон юм дээ. Тэв ингээд 40-50 жилийн өмнө байлдаа явжсан улсууд. Тэгээд энэ сайн нэг онгоцны гайд биднэрт ярьж өглөө. Тэгээд химийн зэвсэг хүртэл Вьетнамд ашигласан хэдэн сая хүн Вьетнамын дайнд үргэлжсэн мөн хэдэн 10 мянган Америк цэрэг их орондоо харж чадаагүй үл одоо ам үргэлжсэн гэдэг. Дай ер нь таваасаа дай ер нь хиндэрт хэрэгтэй авах тий. Гэхдээ нутгийн үнд өнгөлт байхгүй юм уу? Танд нам зад Бай цагаа хараад яач вэ? Шумууд нь бариулчлаа. Бид нар яг одоо Хочимины төв Сайгон опера тий. Сайгон операгаас хоттой бас танилцгээд нэг цагийн. Тэгээ одоо энэ маш тур бас тий. Автобусанд одоо сууцаад хөдөлж байна. Яг бас Хочимын хот бол хуучин таах мэдэх баг. Сайгон гэдэг нэртэй дээр Сайгон гэдэг нэртэй. Сүүл Хочимын өссөн. Энэ бол бас нэгэн тийм түүхтэй хот. Тэгээд Хочиминд бид нар нэг л хонж байгаа. Тийм болохоор яг олдсон цаг минутанд бас хотыг үзүүлчихье гэсэн тийм бодолтойгоор хоёр талд хуваагдаад түрээ хийгээ явж байна. За юмс яг Хочимины төв явж байна л та бидэд. Гэтэ зүгээр ер нь энгийн юм байна. Шал өөр соёл, шал өөр тийм орчин, vibe бүх юм те. Яг Токиогоос нааш ирсэн те. Тийм болохоор Японоос нааш ирэхэд бол зүгээр аялал хүний хувьд зөвлөхөд бол ер нь хитрхи гоё газраас эхлээд дими юм байна. Гоё бод дүнэд хэлж байгаа. Яг ингээд тэндээс чи ингээд шууд огцсон ингээд шал өөр юм нэг тийм газраас л очихоор юугаар өөр гэхээр чинь адын назан соёл нь өөр байгаа. Илүү бас нөгөө одоо хамгийн энгийн жишээ нь одоо хог одоо их дээж гэдэг юм уу те. Тийм бас одоо ер нь тухайн орны соёл л доо нэгнээ хүндлэх гүйцэд одоо нийгэмшсэн гэдэг маш олон зүйлээс шалтгаалх баг л та. Дээрэс нь одоо хамгийн сейфти газар бол магадгүй Япон баг бас. Сингапур, Япон бол маш сейфти газар шүү дээ.
тийм газрууд. Одоо бидний энэ газрууд бол яг дөнгөж хөгжиж эхэлж байгаа. Гэхдээ бүр хэдхэн жилийн өмнө бол Вьетнам бүр 20-30 жилийн өмнө бүр ямар байсан бэлээ те. Одоо тэгтээ бүр айгүй гоё хөгжөөд бүр мундаг болчиход байна шүү дээ. Гэхдээ л бас хөгжиж байгаа орон. Тэгэхээр болоог үлдээ бас суралцах их байгаа. Гэтэ маш хурцтай хөгжиж байгаа гэдгээс хэлэхдээ Вьетнам бол сүүлийн 10 жилд бол бүр аимшигтайгаар хурдан хөгжсөн. Одоо бол Азитай бол бас л мундаг болох орнуудын нэг болчиход байна шүү дээ. Гэхдээ нөгөө хүмүүсүүдийн нөгөө соёл, нөгөө үйлчлэгээ ч гэдэг юм ингээд маш олон зүйл бол хөгжих үз болоогүй байгаа л да. Тэр бол цаг хугацаа орно. Тиймэр кунфу панда болчихж байгаа хөө. Би бол хизээч Вьетнам шиг харагдахгүй кунфу панда болсон гэдэг бол мэдж байгаа. Яг бас энэ яавч холигтой харагдахгүй байгаа хэрэг мэдж байна. Тэгээ төрөл бүрийн юм тийм аяллууд үүд юм байна. Ер нь бол одоо чинь мофеттэй тэр эмгтэй мофетчингуудын ард сумдалж явдаг нэг гоё аялал байна те. Хоол үүд юм байна. Тэр их гоё аялал байлаа. Тийм сонирхолтой тэгээ бөөндөө ингээ явдаг. Гэтэ мофеттийн тэр нөгөө ард сунлаа явдаг. Гэтэ мофет унж байгаа хүмүүсүүд бүгд эмгтэй байт юм. Тэгээ англиараа яриад өөр ч мөнгөнд тайлбарлаж өгөөд тэгээ бүх хоолны газруудаар авчиж хоол идүүлдэг. Тэр тийм түүрүүд юм байна. Тэр бол бас аюу тийм сонирхолтой түүрүүлээ. За тэгээд мэдээж хүн болгонд нөгөө өөр өөрийнх нь сонирхсан түүртэй явна л да. Ер нь бол ерөнхийдөө монголчууд сүүлийн үед нөгөө юу руу Вьетнам руу маш их аялж байгаа шүү дээ. Хоочим руу миний мэдээлэл Хоочим руу 10 жилээс эхэлж аялдаг байсан. Тэр үед нэг удаа ирсэн юм байна. Тэр үед визтэй байсан. Одоо визгүй болсон. Сая яг энэ жилийн эхлээд виз болсон юм шиг шүү дээ, тийм ээ? Нэг сарын нэгнээс те. Нэг сарын нэгнээс ямар ч визгүй болсон. Гэтэ сая биднийг орсон чинь нэг хүн Монголд виз чаана нэг асуусан чинь мэдэхгүй тэр хүн хүртэл байлаа шүү дээ. Одоо тэр одоо оруулж байгаа сэргэн нэг нь хажууд байсан Монгол визгүй шүү тэгээд оруулж ирсэн. Тэгэхээр нөгөө ер нь бол нэг жил болж байгаа юм шиг байна. Визгүй болоо тэгээд бүх газар одоо бол Вьетнам руу аялахад ямар ч визгүй болсон болохоор та бүхэн ээж айл бол Вьетнам бол бас аюу гой тийм гоё газар, аюу тийм өөр соёл, шал өөр тийм ер нь бол заавал ирж үзэх ёстой тийм соёл гэж бодож байгаа. Монголчуудын хамгийн их аялдаг газар гэх юм бол Вьетнам дээрээ сүүлийн үед Фукок гэдэг тийшээ маш их аялж байгаа. Аялын компаниуд тийшээ аялж байгаа. За Ханой руу бас маш их одоо аялж байгаа. За Хоочим нэгээд Данан гэдэг энэ газруудаар бол тэр монголчууд хамгийн их аялж байгаа. Халуун бич ихтэй Ханойд үүдэг. Тэр бол маш үлдсэнтэй газар гэсэн тийм. Тэгээд тийшээ бол очиж үзег байгаа. Гэхдээ тэр бол маш гоё гэсэн. Шинэ эслэгт одоо Хоочим нь болсон шүү дээ. Үгүй л. Хоочим шүү дээ. Хоочимс одоо хана болчихсон. За чи хараа мэдгүй хүмүүс буруу мэдээлэхгүй байлаа. За баярлалаа. Ханой бол нийслэл юм байна. Түнэл рүү ороо явж байна. Энэ ой ширэг дундаас дайны үед хүн холж өрөөдөх, ингийн үед ч хүн холж орчих чадахгүй юм байна. Ийм амар шиг үү. Энд нэг нүх байна. Харж байна уу гинэ? Энэ нэг одоо манайх түнэлийн систем агарч үлдсэн систем гинэ. Ингээ орчвол гайд ахынтай мондаг юм тий. Ирэх хүртэл бүх юм айгуу сайн тайлбарлаад бэлдээд орчлын айгуу сайн тавьдаг. Манай Монгол гайд шиг биш юм. Амар юм нэг газар хүргэж өгөх гээд байдаг шүү дээ. Тий. За энэ цэргийн хувцсуудаа тайлбарлаж байна. Тэгээд өдрийн цагаар болохоор фермер тариалан дээр тариан талбай дээр ажиллаад оройн цэрэг дайчин болдог байсан гэнэ. Тэгээд одоо энэ бүзүүн зүйлтэй байгаа эрийн оролт бол маш олон даван талдаа бункерт одоо түнэл дагаар дутахаар нойтон явж идэг учраас нойтон тийм алчуурыг хамар дээр тавихаар хамаагүй дээр байдаг гэсэн. Дээрээс нь химийн одоо бөмбөг хаях юм бол энэгээр тэрнээс их сэргийлдэг байсан гэж. Тэгэхээр их чухал ач холбогдолтой оролт гэж швейний эрийн оролтыг. Гүчи гэдэг энэ газар яагаад вьетнамчууд бункерэ барьсан бэ гэдгээс эхлээд яриагаа эхлүүлээ. Энэ бол одоо хойд урд Вьетнамын дайны үед яг гол одоо маршрут зам байсан газар. Тийм учраас энэ одоо энэ гол цэг дээр энэ байрлалаа алдахгүй тулд маш том юм газар доорх системийг байгуулж ирсэн юм байна. Тэгээ энэ газар доорх систем нь юу гэхээр Америкийн дайнд одоо Вьетнам survive хийхэд хамгийн чухал нөлөө үзүүлсэн тэдний ололт амжилт болж хувирсан.
За тэгээд яагаад вьетнамчууд энэ нөгөө нэг янз янзын могоо, гөрүүл, харах одоо юу гэдэг бүх юм идэх вэхээр дайны үед эдэнд яг энэ бүс нутагт нуугдж байгаа тэдэнд идэх юм байхгүй, тариа будаа байхгүй учраас ерөөсөө байгаль дээр юу бэ тэр бүх амьтныг олж идсэн гэж байна. Тэгээд одоо хүртэл одоо могоо иддэг, гөрүүл иддэг тэр соёл нөгөө нохоо иддэг соёл байгаад байгаа. Энэ нь тэр нөгөө дайны үед үлсгэлэнд нэрвдээд юу дайрлснаа иддэг байсантай нь холбоотой юм байна. Тэгээд энэ газар яагаад бас дээрэс нь бункер нь одоо юу гэдэг нь газар дор хонглон амжилт орсон гэхээр энэ газрын хатуулаг нь өөрөө маш сайн 70% хатуулаг шороотой 20% нь илс за үлзэн 10% нь хөрсөл юм байна л да. Тийм учраас энэ газар энэ бункер байгуулахад нэлээд амжилт олсон гэж байна. За энэ бункер юу гэхээр энэ бункерийг Америкийн цэргүүдээс даллахын тулд станийхэн ур ухаанаа уралдуулж ижээ. Өглөө яг энэ хавар манд татдаг. Тэгээ манд татах үеэр хоол хийдэг байсан гэж байна. Тийм учраас манд дунд нь хоол хийж байгаа уур нь мэддэггүйгээр нуугддаг байсан гэж байна. Тэгээд хэрвээ Америкийн цэргүүд тэрийг нь ажиглаад бөмбөгдөх юм бол тэнд нөгөө нэг уур гарсан газар бүгдээрээ хоол идэж жагаад бөмбөгдүүлж болохгүй учраас галтгоон тэр хоолны өрөөнд галтгооноос маш хол байдалдаг байсан гэж байна. Тэгээд дээрэс нь энэгээр урсж байгаа голыг Америкчууд бохирдуулсан байсан учраас энэ голын усыг хэргэлдэг дандаа гүний усыг хэргэлдэг байсан гинэ. Йоо энэ 5 м урттай хангал гинэ. Бункер юм уу? За энд чинь бүүн аалз юу байгаа гэсэн шүү. Гэхдээ энэ хонглуудыг жуулчдад зориулаад их том болгоцсон гэсэн. Тэрнээс одоо энэ залуу шиг энэ нэмэгтэй шиг юм нуруу өндөртэй хүмүүс над шиг юм гиздэг хүмүүс бол орохооргүй зөвхөн Вьетнам хүнд оруулахад зориулагдсан ийм хонглууд гин. Тэгээд тийм учраас Америкийн цэргүүд орж чаддаг байсан. Харин дайны үед яагаад энэ бункер дотроо бүр бункер 1 2 3 давхуртаа одоо өрх тавьсан байх гэхээр нөгөө талын спай буюу тагнуулч одоо нөгөө мэдээж эн чин Сайгон талаас байлж бол нөгөө Вьетнамаас тагнуулууд орж ирж энэ бункерийг бас ухдаг байсан. Тийм учраас тэдний хүртлээ өрх тавьсан. No. Хойг орно. Okay, you can go. You want to go first? Yep. Аг орно. Энэ багтныг сан 5 м. Энэ тийм сайхан зүйл биш юм шиг. Oh my god. Oh my god. Water well. The well in the water. Эндээс усаа удаг байсан. Аг явчих. Чи би бүр. Don't worry. Яа энэ мэн би ч юу явахгүй байна уу? Хамэ. How long is it? Биш гарч ийн үү? Ингээ гарч ийн. Yes. Иш уусаа ягач. Өөрлөө нэг автгүй байна уу? Багтахгүй юм. Thank you. Жуулчдад зориулж ингэж нөхөйд харагдсан болохоос зөвхөн Вьетнам хүн Вьетнам чинь жижигхэн битээ штэ. Зөвхөн Вьетнам хүн орох хэмжээгээр ухсан байдаг нь бас нөгөө нэг ер нь бол энэ хонглуудын хүчинд л амьд гарсан юм. Америкчууд илрүүлээл бөмбөгдөөл тэгэл нөгөө газар дор нуугдчихгоот бункерийг олохын тулд нохоо авчирнгууд нөө нохоо нь мэдээж хүн амьдж байгаа юм чинь тэндээс үнэр гарна. Тэр нохоог үнэрдүүлэхгүй тулд перц ашигласан гэж юм. Халуун ногоо ашигласан гэж юм. За Хожимын хотын талаар гэх юм бол анх угаасаа Сайгон гэдэг нэртэй байсан. 2 3 ч нэртэй байсан юм байна. Тэгээ бүр тэр Францын одоо нэг колоничлын яг үеэс хавуулаад яг одоо 300 гаруй жилийн түүхтэй. Анх бол одоо ингээд ширэнгөө ой байсан гэдэг. Тэндээс хэлж ийн л да энэ хотын түүх. Тэгээ Хожимын хот яг одоо 9 сая гаруй хүн амтай баг 10 сая хүн амтай болж байгаа юм хот байна. Тэр ийм том хот.
Дээрээс нь Вьетнамын хамгийн том усан бомб яг энд Хо Чи Минд байд юм байна. Дээрээс нь хамгийн том бас нис сонгоцны буудлын бид хотоос 7 км-ийн зайд буюу яг энэ нис сонгоцны буудлын Вьетнамын хамгийн том нис сонгоцны буудлын бас Хо Чи Минд хотод байд юм байна. Тэгэхээр ерөөсөө хамгийн хүн төвлөрсөн одоо эдийн засгийн хувьд ч гэсэн одоо хамгийн өндөр одоо юутай энэ сүүлийн үеч хамгийн хүчж байгаа хот нь ялч Хо Чи Минд байна л да. Маш том хот. Ерөөсөө 10 сая хүн зөвхөн энэ хотод байдаг гэхээр дээрээс нь жуулчдууд маш их ирдэг. Эдийн засаг нь байнгын өсөлттэй байгаа. Ийм гоё хот байна. Тэгэхээр энэ хотын талаар бас бяцхан мэдээлэл өгөхөд 1976 онд Хо Чи Минд нэртэй болсон. Хо Чи Минд нэртэй болсон юм. Сайгоноос. Ийм л байна да. Гэтэ энд Сайгон гэсэн бүх юм Сайгон гэсэн юм тийм. Ер нь бол тэр хуучин нэрээ бол ер нь хүмүүс нэр нь алдах дугуй мэн тийм. Бүх газраас одоо энэ харсан Сайгон Playhouse гэх. You guys speak English? Yeah, of course. Yeah, we do. We're gonna go have like a culture tour today. Okay. Kind of booked a tour quite late, like last minute. Okay. Yeah. We did. Sorry. And we're gonna We didn't have a choice, so yeah, we did that. Where are you guys from? Mongolia. Mongolia. Yeah. Nice. Yeah. Okay. Really, like, massive. We're gonna have like a culture tour. We're gonna learn about the history of Vietnam a little bit, but mostly on the. За. Орж юм бичээрэй. Тэгээ хоорондоо бичээрэй. За. Тэгээ та хоцрол би очиод данаг хийж хараас тэгээ. Орой хэд л өчтэй 10? 945. 945 юм уу? Тэгэхээр 70 ч гэдэг хотч. I don't know if you can fit this, but you try it. I'm not sure, man. I can like loosen it. Okay. Yeah, you, like So where do you learn the English? Where did you learn? imitation. Oh, Yeah, just like film, American film, stuff like that. really? Yeah, and then practice for hours. Like I spent like 2 years like 8 hours every day. Wow. Yeah. Yeah, it sounds like American. So. Thank you, bro. You can hold my shoulder, or you can hold like your back. Энд л хөлөө өрөө наач л хаваад хөлөө шатаадаг юм шүү дээ. No, duck, bro. It's a duck head. Yeah, чи дакээ. Yeah. Нөгөө Мофеттын арай өөр юг авсан. Эрэгтэй одоо Мофеттээр нөгөө шууд хоттой танилцуулдаг тийм хоёр дүүг аваа явж байна. Энэ бас өрмөц бас тийм юу. Автосоос хамаагүй сонирхолтой юм байна. Хөөхө малгай цалгаа өмсч хөөхө явж. How old are you? I just said you, I'm 20. What? 20. 20. Wow. Too young. Too young. You're my uncle, bro. Yeah. 그래서 нийтдээ 6 сая мотоцикл одоо Мофетттэй 10 сая хүн байдаг хот. За одоо бид нар яг энэ одоо манайгаар одоо том одоо лам гэж хэлэх юм да тийм ээ? So, you know about American War in Vietnam? Yeah, of course. Everybody knows that. Well, we tend to be very serious about that one. So, during the 1854, so Okay. when America jumped in, they divided our countries into That two was regions. 1954? Yeah, Okay. the North and the South, different president. The North is being controlled by Uncle Ho, which is our beloved president. Yeah. But the South is being controlled by American puppet. He's a Vietnamese, but he worked for America. And he killed a lot of Vietnamese people for no reason at all. So he wanted to change people religious from Buddhism to Catholic. At that time, 80% of Vietnamese people belonged to Buddhism. But then the evil president, he favored over things like public services, military promotion, etc. Okay. And he killed a lot of Buddhism monk because they didn't change their religions. За угаасаа энэ бол эдгийнх нь бол бүр одоо манайхаар бол одоо баг одоо юу яах хүн болж тарж штэ. Одоо тий одоо юу нь баг бурхан гэж үздэг юм ба штэ. Вьетнамууд яг бол угаасаа сая хэллээ. Тэр 63 онд тэр нөгөө өөрийгөө тэр нөгөө ягаа шатаагаад те энэ бичлэгийн урд нь одоо ингэсэн чинь харж байна те зураг нь айгу алдтай тэгээд дээрэс нь энэ хүнийг нөгөө яах гэсэн чинь зүрхэн бэж идэм биш сая те тэр шатаагаад тэр нь ягаагүй гэж шатаагүй гэдэг юм биш одоо нөгөө яадаг гэдэг лээ нөгөө тэгээ зандралсангууд зүрхэн шатаагүй гэдэг юм байна тэгээ 4000 юуны халуунд одоо тэгэхэд зүрхэн шатаагүй тэгээд хүмүүс Вьетнамын хүмүүсүүд энийг хүнийг бурхан гэж үздэг юм байна. Одоо ерөнхийдөө бүгдийг нэг ойлгож авч байна. Чи энэ одоо лаа гэд. Тэгэхээр энэ ч одоо манайхаар бол Римбучи эдний уйгур бол те
Римбучийн одоо нөгөө хувилгаан яг зөв баг магийн хүн бол таарч тийм ээ. Тийм болохоор энэ хүндээ бол маш их юм мөрөгдөв юм байна. Тэгээ угаасаа энэ тэр үед ч нөгөө 2 Вьетнам байсан. Өмнөд хойд гэдэг 2 Вьетнам байсан. Тэгээд хойдын болохоор одоо Хо Чи Минь одоо яаж удирдчихсэн. Тэгээ угаасаа нөгөөтгөн социалист нөгөө буюу манайхаар одоо хойд солонгосчин социалист орн байсан. Өмнөх нь болохоор Америкууд гэдэг одоо удирдчихсэн гэж ярьдаг. Тэгээд энэс болоод маш олон бас нөгөө хүмүүс одоо танаас ч үхэж үргэлдэж тэр дээрс нөгөө гимгүү хүмүүсүүд эмэгтэйчүүд маш олон ламнар мамнарыг одоо хүчээсэн. Тэгээ энэс болж одоо энэ хүн одоо нэгсэндээ одоо тэмцэж гэсэн үг шүү дээ. Тэмцэж шинэ юу хийж. Тэгээ саяны зургийг хараад энэ харж байсан зураг шүү дээ. Энэ хүн байсан юм байна шүү дээ. This is the people vote for the evil president. They kill Buddhism monk. Okay. They kill women. Энэ хууь гэдэг хотод нь одоо тэр хүмүүс одоо хүүхдүүд нөгөө ламнар гимгүү хүүхдүүд одоо тэрийг алаад ингэж хийсэн тэгээд Here are the fires, are the flames. Тэгээд тэрний эсрэг л хүн тэмцсэн юм байна л да. So what's your religion? Buddhist? I don't practice anymore. The majority at the moment, the majority didn't follow any religions. Okay. But we are taught the Buddhism philosophy. Okay. So being a good person, be honest, yeah. be loyal, and I think that's what matters. Yeah, of course. But except apart from that, the majority belong to Buddhism, 16%. And then 5% Catholic, and the other one is for Musk or Christianity. Yeah. Okay. Ерөнхийдөө яг одоо бол бас 60% нь ерөнхийдөө буддизм байгаа юм байна шүү дээ. Одоо хамгийн Сайгоны хамгийн хуучин барилгуудын нэг рүү явах гэж байгаа юм бид нэр. It's an apartment, so of course people living the normal social life. Okay. За одоо хүмүүс амьдарч л байдаг юм шүү дээ. Би тэрийг ч бодохоор зүгээр тийм хаягдсан үзүүрийн маягийн болов гэж зүггүй юм байна. Одоо хуучин Сайгоны хуучин барилгууд дээр бид ирчээ. Can walk around, go inside, visit the people house. Like really visiting there. No. Take a look. So one apartment here, 45 meters square. Okay. Барилга энд одоо хамгийн үнэтэй гэж тийм $250,000 гэж шүү дээ. Яагаад гэж асуухаар тэгээд бүх юм руу нэгдүгээр бүх юмтайгаа хамгийн ойрхон одоо ингээд шууд нэгдүгээр дүүргүүгээ гурав бүх юмтайгаа ингээд хай голд нь бүх юм холбосон яг юм дүүргүүд юм. Тэгэхээр нэгсэндээ тэгээд одоо үнэтэй гэхдээ арай л үнэтэй үгүй юу? Хамгийн бол барилга нь амар дээр үеийн барилга гэдэг байгаа шүү дээ. Шинэ барилга биш тэрийг харлаа. Маш юм дээр үеийн барилга. Гэхдээ хамгийн үнэтэй байдаг гэж байна. Бүхэмтэйгээ тийм ойрхон, бүхэмтэйгээ тийм холбогдсон. Энэ зам нь нөгөө одоо Мафетын зориулсан зам юм. Тэгээд Мафет шүү гэртээ ингээд шууд нөгөө авч ороод байцт юм байна л да. And a special noodle in Vietnam? Special? Do you know what it is? No. Wire noodle. Энэ кабелүүдийг хараа. Хамгийн одоо Like a spider web. Аалзны тор шиг кабелнууд гэж шүү дээ. If your neighbor sing karaoke too loud, just switch it off. What the? Шууд тогийн унтраа гэж шүү дээ. Чага дуудаад хажууд караоке дээр дуудаад байвал. Okay. Oh, when you see LO, Hello. this means block. Block? They have 11 blocks in this area. This area? This is block C. Okay. Yeah. LOC. Pronounced low. 11 блоктой тэгээд одоо бид C блок дээр явж байгаа юм байна. Яг энэ. Одоо энэ ч дүүргэд орох эсвэл хороол босох уу? Зарим ихтэй ихийг зассан л гэж юм л да. Гэтэ ер нь зассан гэсэн ч гэтэ яг энэ зассан байна л да. Гэтэл renovate болсон ч гэсэн 250 метр $50,000 45 метр квадрат гэдэг чинь амар байгаа шүү. Аимштай байгаа шүү. Нэгсэндээ тэрбум гэсэн үг юм шүү дээ. Бараг тий. Тэрбум дүр болно шүү дээ. 45 метр квадрат энд байшин яг энэ 3 дугаар дөрөвт нэг тэрбум дүрийн үнэтэй юм шүү дээ.
Тэгээ дандаа хийг нь юм дээр үн барилга гэхдээ жоохон зассан байгаа. Тэгэхээр энэ бол амар үнэтэй байгаа үстэй. Үнгүй нөө? Чи гэж бодчих юм аа. Үнэтэй шүү дээ, амар үнэтэй. Тэгээ 45 метрт бол аяг үнэтэй. Яг хөө тий нөгөө зөвхөн хотын төвийн дээрээс нэг бүхэмтэйгээ ойрхон гараад бүхэм нь байдаг гэдэг шүү дээ. Тэрнээс болоод ингэдэг гэж байна. Тэгэхээр бас нөгөө location те тэр л нөлөөлт юм байна л да. 40 мянга одоо ч амар. Тэгээ 40 мянгат яг манайд яг тэрэн дээр тэр яг л тэр нөгөө систем тэр нөгөө яг үндсэн дүрмээрэл явж байна те. За тэгээ одоо хоол ицсэн дээр бомбе маань ч үсэж байгаа. Тэгээ бомбе. Энэ бункерийнх нь хаалга байна. Хаалга. Энийг жуулчтай зориулаад том болгоцог нэгтэй уучлаарай. За ингэж энэ одоо жуулчлал зориулаад томсгоцсон байгаа гэдэг нь үгштэй. Тэрнээс хүнд ерөөсөө яг л босоогоор ангил хоёр гараа дээшээ өргөөл орох хэмжээнд зориулж ухсан байдаг гинэ. Тэгээд нэг нохооноос нуугдахын тулд халуун перц авчираад яг энэ нүхнүүдийн дээр зассан чинь нохоонууд нөгөө перц халуунгаа үнэрлээд найтаагаад байсан. Тэгэхээр бас азартаад байсан чинь юу хамгийн сүүлд ямар харга бодож олсон бэ гэхээр Америк цэргийн хувцас, Америк цэргүүдийн хэрэгэлдэг шампуныг юун дээр авчиж асгасан чинь үүдэн дээр авчиж асгасан чинь амжилт олсон гинэ. Тэгэхээр ерөөсөө эн чинь уур ухаанаа л уралдуулж исэн юм байна. Дайны турш. Тийм учраас вьетнамчууд дайнд амжилт байгуулж Америкийг ялсан юм байна да. Эдгээр угаасаа энэ түүхээр бахархаас аргагүй юм байна. Миний өмнө би эрэхтэй бас яг ингэж гүн гүнзгий сонирхож байгаа юм болов эсвэл яг Вьетнам хүний хүндлэх үнэлэмж бол өөр л болчихно. Энэ дээр энийг хийгээд соус шүү дээ. Энэ дээр. За энэ дээр энийг хий. Жохоо энийг хий. Байгаа юм байна. Би сая хийсэн. Тийм хатан биш юм энийг амар. За одоо энийг утгах. So both of you have a family yet? Family? Married? Yeah. Family? Of course. I'm 44. What are you talking about? You have my mom age. My mom is 46. 46? Yeah. She's older than me. You're about to. I just. I'm from the 80s, you know. Your mom is from 70s, bro. Yeah. ерөөсө 24 цаг ажилдаг цэцгийн одоо зах юм байна. Тэгээ энд ягаад тэгэхээр хамгийн хүн бужигдаг үе нь юу гэхээр шөнийн 3 цагт үүдэн гинэ. Яг шөнийн 3 цагт шин цэцгнүүд бууд юм байна. Тэгээд хамгийн бужигдаг ерөөсө үе нь шөнийн 3 цагт үүдэн гэж нөө ямар гоё юм байна. Энэ стой цэцэг шүү те. Биш нөө юу гэдэг юу гэдэг нөгөө tulip гэдэг үстэй те. Tulip үстэй. Нөгөө юу гэдэг лээ? Нөгөө монголоор юу гэдэг лээ? Хонгор зулч лөө. Алтан зул хонгор зул лээ. Энийг мартчих юм те. Вьетнамын цэцгийн төлөөр нь цэцгийн зах нь аюу гоё юм ба шүү дээ. Маш гоё цэцнүүд байт юм байна. Вьетнамаас цэцэг оруулж ирэх тийм бизнес бас энд байж болох юм ба шүү дээ, тий? Жишээ нь үгүй тийм шүү дээ. Хүн болгоо энэ шин юмыг гадаас авдаг шүү дээ. Энэ хараа цэцгүүдийг харуултаа бүгдийг харуултаа. Энэ үнэхээр зүгээр эндээс ингээл шууд нисгтэй болоод ингээл нааш цэцэг авах боломж заавал одоо юунаас биш. Манайш дандаа л цэцгээ гаднаас авдаг шүү дээ. Тэг Вьетнам яга байж болохгүй гэж. Цэцгийн цахаас ингэ авч болох нь шүү дээ. Савруу гэдэг аахгүй. Дахианы савруу гэдэг аахгүй. Мэдх юм уу нэг? Энэ 50,000 юм биш. Хооронд нэрсэн бүгдийн мөнгөний хольж утгаад 5,000 чараад. Энд бол байдгүй юм байна. Могоо зогоо тэр юм бол мэлхий зэлхий тэр өтмөт ч юм бол байхгүй юм байна. Балут. Би байвал идчихэж бодсон шүү дээ үнэндээ. Дахианы сарвуу. So? Yeah, try. I'll show you how to eat it. Yeah. You go first. I'm not scared. I'm not scared. Don't be afraid. За ямар шинийг үзье. Анх удаа яг нөгөө дахианы хөл биш. Дахианы сарвуу. Юу гоё юм бэ? 왜 이тку만 내고 요. 제 bombe amsa usted. Ha? Bombe. Bombe. Akani sauro, bombe.
Амар амттай нэ бомби. You eat it. Come on. You have more? You eat it, I eat it. No. You go first. Come on. I already go first. Yeah, I already go. You go. Okay, let's go. Let's go. What do you think? I like it. You like it? Like болох зүйл биш л байна даа бол. Сонин нэг тийм сони юм байна, нэг тийм гой мөр биш шүү. Тэр нэг сонин байна. Энэ бол үнэхээр ерөөсөө тийм гоё амт биш шүү. Иймтэйг хойлоо гатвал гоёхгүй шүү. За хосны шүү сега боя. За одоо энийг давсан нэстэй бомби. Энийг давсан. Хосны шүүс. Энэ гоё юм шүү дээ. Энэ гоё юм байна. Хосны шүүс гоё юм тий. That's sweet. Yeah. Well, sugar cane. Sugar cane. So it gotta be sweet. Ah, sugar cane. Cool. They have, you know what, a little bit sour. The kumquat. Kumquat is a small lime. Small lime? Yeah. So they put like lime in it? They squeeze it inside the sugar cane. So they have a little sweetness, a little sourness. Yeah. Энэ гоё юм байна. Энэ гоё юм байна. Яг энэ хусны тэр нэг шүүс нь гоё юм.